Зөвлөх боломжийг бол тогтоосон ажилтнууд оршиж байгаа. За судалгааны зорилгын хувьд гэх юм бол хойш модны самрыясаас гаргаа авсан биошингэгч материалын усан ус малдах богдуулагч шингээх механизмын ногоон химийн зарчмыг нийцүүлэн математик загварчлалын аргаар судалж ус зөвшөөрлөлт хэрэглэх боломжийг үнэлэхэд бол энэхүү судалгааны ажлын маань зорилго оршиж байгаа. За дараах зорилго төрлийн бол үндсэн 4 зорилтыг бол төвшүүлсэн. За самрын хаягдлаас гаргаа авсан биошингэгч материалаар бэлтгэж түүний физик химийн шинж чанарыг тодорхойлох. За мөн битэлийн бодогч бодисыг ацуурцын процесс нөлөөлөх үндсэн хүчин зүйлс болон оновчтой нөхцөлийг тогтоож ацуурцын шингээлийн багтаамжийг тодорхойлох. За ацуурцын процессын эзэн хэрэг болон термодинамикийн загварчлалаа судалж процессын явагдах болон чиглэл тогтвортой байдлыг тодорхойлох. За кинетик болон диффузийн загварчлалын ацуурцын хурдыг тодорхойлоод шингээлийн механизмыг болон процессын зөв тогтлыг тогтоох гэсэн үндсэн 4 зорилтыг бол төвшүүлсэн. За судалгааны арга зүй хувьд гэх юм бол божид шинжилгээний арга болон химийн шинжилгээний аргыг бол ашигласан. За судалгааны объектын хувьд гэх юм бол гаргаа авсан биошингэгч болон түүний үед метилийн хөвгийн бодогч бодис шингээх ацуурцын процесс байгаа. За манайх болохоор цамрын хойш модны яснаас гараа схемийн дагуу төвчүүлсэн нүүрс буюу биошингэгч материалаа бол гаргаа авсан. За гаргаа авсан биошингэгч материалынхаа гадрын шинж чанарыг болохоор семи бизнес шинжилгээнд өгсөн. За семигийн бол нүүрс өргөх бүтцийг нь эдисийн бол тухайн бодисын найрлагыг тодорхойлсон. За FTR-ийн шинжилгээгээр болохоор бодисын гадрууд байгаа функционал бүлгүүдийг бол тодорхойлсон байгаа. За химийн шинжилгээний арга бол спектропотометри аргыг бол ашигласан. За уус малтах бодисын концентрац болон оптик найтын хоорондын хамаарлалыг үндэслэн үл хөдлөдөг бодисын концентрацийг бол тодорхойлох зарчимээр бол үндэслэн химийн шинжилгээний арга бол явуулсан байгаа. За бидний болохоор спектропотометрийг ашигласан жишг мөрөө бол энд харагдаж байгаа. За математик загварчлалын хувьд гэх юм бол изотермийн загварыг дараах үндсэн 3 загварыг бол сонгоо авч байсан хэрэглэсэн байгаа. За лангур нь болохоор жигд гадаргууд дээр явагдах нэг дарахад ацуурцыг тайлбарладаг бол харин гидроген загвар нь болохоор гидроген гадаргууд дээр молекулууд олон давхар ацуур буслах процессыг бол тайлбарладаг. За темпийн болохоор ацербат болон ацербентийн хоорондын харилцан үйлчлэлийг мөн ацуур бицийн дулааны өөрчлөлтийг бол хангалтсан үүсдэг загвар байгаа. За кинетикийн загварын хувьд болохоор 1-р химийн загвар нь болохоор физикийн шинжилгээ болон сул харилцан үйлчлэлийг давмгаалах процесс. Харин 2-р химийн загвар нь болохоор ацербентийн болон ацербатын хоорондын хүчтэй химийн харилцан үйлдэлтэй холбоотой процесс байгаа. За мөн ацуур бицийн механизм илүү наривчлан судлахын тулд дотоод жишгийн диффузийг загварыг бол ашигласан байгаа. За судалгааны үр дүнээс божид шинжилгээний үр дүнг бид нар болохоор хойш модны самрыяс авсан биошингэгч материал болоод за манай сургуулийн лабораторид байсан үйлдвэр гаргаа авсан худалдааны төвшөлтийн үрстэй бол ерөнхийдөө бол харьцуулан судалсан байгаа. За энэ харьцуулан судалсан үр дүнээр болохоор манай хойш модны самрыяс гаргасан биошингэгч материал маань худалдааны төвчүүлсэн нүүрсийг бодвол илүү нөхс өрхөг бүтцтэй байгаа нь бол харагдаж байгаа. За EDC шинжилгээний үр дүн болохоор нүүрс төрөгчийн агуулгыг бол тодорхойлсон. За нүүрс төрөгчийн агуулгын хувьд болохоор самрыясаас гаргаа авсан биошингэгч материал маань 98 оны 42% нүүрс төрөгчийн агуулгачтай болгон үйлдвэрийн гаргаа авсан төвчүүлсэн нүүрсүүд 2 дахин илүү нүүрс төрөгчийн агуулгачтай байна гэж тодорхойлсон байгаа. За FTR-ийн шинжилгээний үр дүнд болохоор гидроксил бүлэг болон карбонол зэрэг бүлгүүд маань илэрсэн. За одоо энэ 3421 дээр болохоор гидроксил бүлэг, за 1708 пик дээр маань болохоор карбонол зэрэг бүлэг функционал бүлгүүд бол илэрсэн. За эдгээр функционал бүлгүүд нь болохоор метилийн хөвгийн молекулуудтай химийн холбоо болон электролизтэй харилцан үйлчил орж ацуур бицийн процессыг төвчүүлэх үндсэн нөхцөл болно гэж бид нь бол үзэж байгаа. За божид шинжилгээний үр дүнээс болохоор нөхс өрхөг гадаргуутай. Тэгээд EDC-хэр болохоор материалын гадаргуулах нүүрс төрөгчийн өндөр агуулмжтай FTR болохоор гидроксил болон функционал бодийг агуулсан ийм биошингэгч материал гаргаа авсан байна гэж тодорхойлсон байгаа. За химийн шинжилгээний үр дүн болохоор манай ацуур бицийн процессын тохиолдол нөхцөлийг бол тодорхойлсон. За энэ дээр болохоор үндсэн 4 параметрийг авч үзсэн. Хугацааны нөлөөллийг бол 10-аас 150 минутаар авч үзээд 90 минутыг бол сонгож авсан байгаа. За 90 минутаас цааш минутанд болохоор шингэлтийн багтаамж өөрчлөгдөөгүй учраас
тогтвортой нөхцлөөр 90 мэдээ сонгож авсан. За температурын нөлөөллийг болохоор 23-аас 43 градус бол тус үзээд шингэлтийн багтаамж нь бол 23 градус температур төр бол хамгийн их байсан. Тэгээд температур нэмэгдэхин хэрэг шингэлтийн багтаамж нь бол өөрсдөө үзүүлэлттэй харагдаж байна. За pH нөлөөллийг болохоор 3 бол 3-аас 14 pH төр тодорхойлсон. За энэс харах юм бол pH 11 төр бол шингэлтийн багтаамж хамгийн өндөр байсан учраас pH 11-ийг сонгож авсан. За ацаануудын массын өгүүлбэр T-12-оос T-15 грамыг бол сонгож T-16 грамм хүртэлийг бол сонгож аваад шингэлтийн багтаамж T-5 грамм төр бол хамгийн өндөр байсан учраас тохиромжтой нөхцөлийг сонгож авсан байгаа. За бид нар дараах тохиромжтой нөхцөлд 4 параметрийг бол математик зааварчийн туршилтаа хийхдээ болов яг баримтуулж авсан. За ингээд изотherмийн судалгааны үр дүнгээр бол дараах графын цагтлаа ер нь бол бүгд бүх загваруудад шугам хамгаалал ажиглагдсан. За загваруудыг тооцоолжтой харьцуулсан тоо матгуудыг бол энд авсан байгаа. За энэс харах юм бол Ленгмурийн болохоор Ленгмурийн изотherм загвар нь 9-ийн утга цэгцэн 9 буюу одоо энэ гурвын бол гурваасаа бол энэ гуравдууд нь бол хамгийн өндөр болохоор Ленгмурийн утга байсан. За энэс болохоор харах юм бол шингэлтийн багтаамж нь бол 2475 грамтай бол гарсан хамгийн өндөр шингэлтийн утга нь. За энэ Принлийн загварын энэ утга нь нэгээс их байгаа нь болохоор одоо манай их байгаа нь болохоор метилийн үеийн шингэлтийн таатай нөхцөл бол явагдаж байна гэж бол үзэж байгаа. За ацуурсан климатологийн судалгааг бол бас хийсэн байгаа. За 3 өөр температур бас хийсэн. За тэгээ one copy тэгштэглийг ашиглан дельта G болон дельта H утгуудыг бол гаргасан үр дүн бол энэ харагдаж байна. За тэгээ дельта H буюу дельта H утга нь сөрөг гарсантай шингээлийн процесс нь изотherm шинжтэй болохыг харуулж байгаа. За мөн температур өсөхөд шингээлийн багтаамж нь буурсан нөгөө өмнө гарсан температур буурах шингээлийн багтаамж буурж байгаа гэсэн үр дүнтэй юм бол таарч байна гэсэн. За дельта S утга нь сөрөг гарсан доо ацар утсын явцад метилийн үеийн молекул ацаамтын гадаргуун дээр баригдаж систем нь нэмэгц ихтэй бол нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа. За 296 килонд дельта G болохоор сөрөг утгатай гарсан бага температур ацуулсан юм боломжтой бол харуулж байгаа. За тэгээд термодинамикийн судалгааны үр дүн болохоор метилийн үеийн ацаамтанд изотherm шинжтэй бөгөөд бага температур илүү тохиромжтой процесс байна гэж бол тогтоосон. За кинетик шинжилгээний үр дүн нь болохоор одоо дотоод ширхгийн диффузийн загварыг бол загварын графикнаас бүх концентрац төр тодорхой шугам хамааралтай ажиглагдсан боловч одоо шулуун координатын ихийг бол дайраагүй. За координатын ихийг дайраагүй. Энэ болохоор метилийн үеийн шинжилэлт нь болохоор шинжилтийн хурдан зөвхөн дотоод диффузаас бол хамаарахгүй байна гэж олгодсон. За кинетикийн судалгааны үр дүнгээс харах юм бол 20 дугаар иргэн загвар регрессийн утгад нэг гарсан. За одоо иймээс одоо метилийн үеийн шинжилтийн процесс нь физик шинжилтээс илүү химийн шинжилт давмгайлсан механизмаар бол явагдаж байна гэж үзсэн. За манай судалгааны үр дүнгээс харах юм бол гош модын самыг яс зэрэг сэргэдэх биомасс хаягдлыг ашиглан 98% дээш нүүрс төрөгч агуулмжтай нүүрс өргөх бүтцтэй болон органик функционал бүлгүүд бүхий биошингийн шимтгэл гарган авснаар одоо ногоон хиймээс сэргэдэх түүхийг ашиглах хаягдлыг дахин боловсруулах зарчимд бол нийцэж байгаа гэж үзэж байгаа. За мөн гарган авсан биошингийн шимтгэлийн метилийн үеийн шинийг хоногтой нөхцөлөд pH 11, хугацаа 90 минут, ацуу бицийн масс T-5 грамм, температур нь 296 гэж тогтоосон бөгөөд эдгээр нөхцөлд шингээлийн багтаамж маань 2475 миллиграммыг хувь грамм хүрсэн уг материал нь бол бохромж зэвшүүлэх, үр ашигтай, байгаль дийлтэй, ацуурын тулах ашиглах боломжтойг харуулсан. За ацуур бицийн изотherмийн судалгаагаар шингээлийн процесс нь Ленгмурийн загварт илүү сайн тохирч нэг давхар шингэлт агуулж байгаа тогтоосон. Тогтоосон биошингийн гадруугийн идэвхтэй төвүүд нь жиг тархалтай болохыг бол илэрхийлж байгаа. За мөн термодинамикийн судалгаагаар ацуур бицийн процесс нь изотherm шинжтэй бөгөөд бага температурт өөрөө аяндаа явагдах боломжтой эрчим хүчний хэмнэлтэд доктортой технологи боловсруулах төгсгийг бол бүрдүүлж байна гэж үзэж байгаа. За мөн кинетикийн дагаварчлалаар ацуур бицийн процесс нь 20 дугаар иргэн загварт өндөр тохирол үзүүлсэн химийн
ацар бусдаа хамгаалсан механизмаар явагдах магадaltaй болох нь тогтоогдсон. За мөн диффузийн судалгаар гадруугийн бас шилжилт болон дотоод нөөц төвийн диффуз хамтран нөлөөлдөг олон үе шаттай процесс болохыг тогтоосон. Одоо биошингэгчийн шингээлтийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийг бол харуулж байгаа. За энэ судалгааны үр дүнд байгалийн гаралтай хаягдал материалын нэмэн өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон хувиргах, аюул багтайг ус зэвшүүлэх материал боловсруулах, эрчим хүчний хэрэглээг бууруулах, хүрээллийн буй орчны бохирлыг багасгах, зэрэг ногоон хиймийн үндсэн зарчмуудыг хэрэгжүүлсэн практик ажил бүртлээ ажил болсныг бол харуулж байна гэж үзэж байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа.